За орцсон шүү та. За. Оо 19. 22 болчихсон багасчлаа шүү дээ. Миний дүрс солигдохгүй. За сайн байцгаана уу. Одоогийн байдлаар 16 хүн байж байна. Өнөөдөр их чухал асуудал хөндлөнө гэж бодож байгаа бид нар. За хүмүүсээ ороод ирээрээ. Өнөөдрийн сэдэв бол капитал гэж юу вэ? Хүн сэдэв. Бид яагаад ядуу зүдийн улс орон маань яаж хөгжих юм? Яагаад хөгжихгүй байгаа юм гэдэг ийм асуудалд жинтэй хувь нэмэр болохоор ийм сэдэв. Тэгсэ хэдэн үнэтэй эхлэх вэ? 17. Эхэлж л явж яах вэ? 17 хүнээ хүнддэг. Капитал гэдэг онлайн дайлбарыг авчих байлч тэгэл эхлэе. Хөө. Яг капитал гэдэг нь юу? 17 хүндээ эхлэе. Тий. Хөвчөөс эхлэе. Харин нэг боллоо. За 19-нд явж л яах вэ? Тий. За. Юуны дөрөнд ингээд анхудаага лайв хийж байна. Анхудаа лайв хийж байгаа хүнийг хүндэтгэж орж ирсэн 17 хүнтэй баярлалаа. Ингээд тайлбар лекц эхлэе. Монгол улс социализмын 70 жилд капитал тутагтаад хөгжиж чадаагүй. Оросоос 11 тэрбум шилжих хөрвлийн зээл орж авч ижил Монгол улс социализмын 30 жилийн бүтээн байгуулалтаа хийжсэн. Ардчлалын 30 жилд болохоор гадаадаас доллар орж ирэх хэсгээс манай хөгжил шууд шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл гадаадын капиталаас манай хөгжил шалтгаалж байна. Гэхдээ бид нарт тэгээ капитал байдгүй юм уу? Ер нь капитал гэж юу юм? Амьд капитал гэж байдсан байна, өхмөл хөрөнгө гэж байдсан байна, өхмөл капитал гэж байдсан байна. Капиталын аюул олон төрөл байдсан байна. Явж хүн өөрөөч капитал юм байна, хүний толгойч капитал юм байна гэх юм маш өргөн хүрээг хамарсан ийм лекц юм байна. Тэгээд энэ лекцээ бид нэр ингээд амьд тавиад лайв хийгээд хүмүүсээс асуулт хариулт аваа явуулчихна. Тэгээд та бүхэн идэвхтэй оролцоорой. Надаас хүссэн асуултаа асууж болно. Alibaba үндэслэгч Джек Ма ингэж хэлсэн байхгүй. Манай компани санхүү бол компани санхүү биш ээ. Улсын эдийн засаг шиг тийм том эдийн засаг гэсэн. Айгүй том мэдээлэл хийж байгаа байхгүй. Тэгээд Джек Магийн компани ямар хөрөнгөтэй юм бэ гэж харсан. 231 тэрбум долларын хөрөнгөтэй юм байна. Тэгэхээр эднийх одоо манай Монгол улсын эдийн засгаас 23 дахин том байгаа байхгүй. Тэгэхээр энэ Джек Ма гэж хүн манай компани санхүү бол зүгээр жирийн компани санхүү биш ээ. Манай компани санхүү бол бие даасан эдийн засаг мөнгө гэж томорсон. Эсвэргээрээ бид нар яаж ийна гэсэн чинь Монгол улсын эдийн засгаа тэгж аврам, тэгж хямралаас гарган, тэгж ингэн л гэдэг бид нарт эдийн засаг гэдэг байх юм байхгүй. Зүгээр л Samsung компани өнгөрсөн жилийн ашигаас 2 дахин бага. Тийм жоохон эдийн засагтай. Энэ ч бас юу ч биш. Amazon компани хөрөнгө 1 их 80 төрсөн явж байгаа шүү дээ. 1 их 80 төрсөн.
Тэгэхээр Amazon компани хөрнөс 100 дахин бага ийм эдийн засагтай. Тэгээ манай эдийн засаг ийм бага байж болдгийм үү? Энэ одоо биднэрт эдийн засгаа өсгөх ямар боломж байгаа юм бэ? Бүр ичгэвтэр жишээ байгаа шүү дээ. Энэ Jeff Bezos салсан их нэртэй 35 тэрбум долларын хөрөнгө тасалж өгсөн өөрийнхөө хөрөнгнөөс. Тэгэнгүүт манай эдийн засгаас нөгөөх нь бараг 4 дахин том байгаа. Тэгэхээр бид нэр тийм капиталгүй орн юм уу гэд ингээд асуулт гарч ирж байна тийм. Ер нь манай улсад үндсэн капитал гэдэг юм хэр байна гэж харахад 5 толгой 300 тэрбум ам доллар, оюун толгой 400 тэрбум ам доллар манай Монголын нийт ашигт малтмлыг жагаа гараад ирсэн шүү дээ. Бичлэг хийж байгаа юм. Бичлэг хийж байна. Лайв тавиад. За уучлаарай. Нөгөө Монгол лекцээ хийж байгаа юм уу? Тий. За. За жагаа минь төргээрээ. Энэ шууд хийж байгаа. Шууд явж байгаа. За уучлаарай тэгвэл үдчих чинь энэ өдрийн нүрийг дэвшдэг уунага сайн сонсох хэрэгтэй. За. Манай уунаач бас сонирхолтой маш гоё өвөрмөцтэй эдийн засгийн шинэ нөхцлүүдийг гаргаж ирдэг юм. За. Амжилт хүсье. Баярлалаа. Бас амжилт хүсье. За. Уучлаарай. За. За манай газар нутаг бол хэмжээлшгүй их одоо үнэлшгүй их тий капитал байж юм. Төрийн өмчийн үйлдвэр гэхэд 350 тэрбум ам долларын капитал өрнө гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө Монгол улсын эдийн засаг яахаараа 10 тэрбум юм бэ. Тэг ийм гажуудалд орцсон явж байгаа. Одоо асуулт тавилаа дээ. Яагаад Монгол улс 10 тэрбум долларын эдийн засагтай? Яагаад Монгол улсын эдийн засаг 5 толгойг өөрийнхөө ордоос 30 дахин жижиг юм бэ? Өөртөө бага баялаас. Тий, өөрийнхөө бага баялаас. Яагаад Монголын эдийн засаг 28 жилийн турш хямарч байгаа юм бэ? 7 7 хямрал, 3 бүтэн цикл хямарч шít. Тэгэхээр ийм ужиг хямралд яагаад идэгж байгаа юм? Яагаад дэлхийн хамгийн баян орны иргэд хамгийн ядуу амьдраад байгаа юм бэ гэх. Энэ бүх асуултанд хариулах одоо зорилгоор энэ капитал ихс бэлтгэж байгаа. Ер нь яагаад Монгол улс хөгжихгүй байна гэд ийм асуулт тавиад 16 том хариулт болсон. Монгол улс капиталгүй юм байна, Монгол улс мөнгөгүй юм байна, Монгол улсын үндсэн хууль буруу юм байна гэдэг 16 том хариулт болсон. Тэгээд энэ 16 том хариултыг одоо тэр дотор хоёр бүр нүсэр том алдаа байна. Тэрний нэг нь энэ капитал. За капитал гэж юу юм бэ гэхээс өмнө энэ капиталист орны иргэд яаж сайхан амьдраад байгаа юм бэ гэхээр капиталист орны иргэд 3-3 тасралтгүй юм их булгаас орлого олж байгаа. Нэг нь өндөр цалин авч байна тий. Америкийн автобусны жолоос 4,000 долларын цалин авч байгаа чинь. Нэг нь өндөр цалин авч байна. Энийгээрээ сайхан амьдарч байна. Хоёрт нь хувьцаанаасаа тэр цалингаасаа ч их орлогыг хувьцаанаасаа олж чадчих. Гуравдугаарт таварын биржийн эргэлтэнд орж чадж байна. Өшөө өөрсдийнхөө өмч хөрөнгийг зах зээл дээр асар үр дүнтэй эргэлдүүлж чадж байна. Тэгэхээр ийм 3 тасралтгүй их булгаар хөрөнгө мөнгө олж байгаа учраас энэ капиталист орны иргэд чинь баян байд юм байна. Манайх бол нэг ийм цалин гэдэг ганц орлоготой энэ хоёр орлого нь байхгүй байна шүү дээ. Энэ хоёр орлого огт байхгүй. Энэ орлого чинь капиталын өгөөж гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр иргэн бүр капиталтай болж иж одоо цалингаасаа энэ өндөр гэдэг ийм болохоор нөгөө ийм асар бага цалинг тоож ажилд орохгүй. Тийм учраас тэр хөгжилтэй орнуудын цалин дэлхийн таазанд хүрч тийм өндөр байдаг юм байна. Тэрнээс манайхан шиг цалингийн нэм гिचгээр нэмж болдог гэдэг биш. За Монгол хүмүүс ингээ бага цалинтай хувьцаагүй таварын арилжаанд оролцож чаддгүй. Тэгэхэд капиталын өгөөж хүртдэггүй гэсэн үг. Монгол улсын үндсэн хямрал бол капиталын хомсдол. Тий. Хөрөнгө капитал огт байхгүй учраас энэ Монгол улс хөгжихгүй байна шүү дээ. Хөгжингөө цоцрогдсон улс хоёрын гол ялгаа бол энэ капитал байна уу байхгүй юу? Тэр улсад. Ардчилсан улс дарангуулагч хоёрын гол ялгаа бол тэр улс капиталтай юу, капиталгүй юу? Баян ард түмэн ядуу ард түмний хооронд
гол ялгаа бол капитал. Социализм, капитализм хоёрын гол ялгаа бол капитал. Жишээлбэл энэ хараа баян орон, ядуу орон хоёрын ялгаа гэж шүү дээ, тий. Нэг нь капиталгүй, нөгөөх нь капиталтай. Одоо хойд Ноголис, өмнөд Ноголис гэдэг Мексикийн нэг юм жижиг мужийг хойдлоос нь Америкт худалдаад авсан гэж хэлсэн болсон. Тэгсэн мөртлөө ингээд ийм их ял хөгжлийн асар том зүйл болсон. Социализм, капитализм хоёрын үндсэн ялгаа нь капитал. Одоо хойд Солонгос гэдэг социализмдээ байж байгаа. Өмнөд Солонгос нь капитализмд байж байна. Хөгжлийн ялгаа энэ хойд Солонгос нь огт капиталгүй. Энэ өмнөд Солонгос нь асар их капиталтай. За тэгээд ийм том ялгаа байгаа. За одоо капитал гэж юу вэ? Удаа эдлэгээ төрөнгийг капитал гэж байгаа юм тий. Байшин, уурхай, газар гэдэг ингээд удаа эдлэгээтэй. Эргэлтийн өрөнгийг бас капитал гэх машин одоо юу гэдэг тий. Гар утас. За хувьцаа ингээд капитал мөн гэрчлэгээ одоо байрны ойр дээр капитал мөн хувьцаа капитал мөн одоо ингээд фьючерс гэдэг юм янз янзын капиталууд ингээд оюуны өмчүүл патент лиценз гэдэг ийм капиталууд янз янзын төрөл бүрийн үүсмэл санхүүгийн хэрэгслүүд даатгалын гэрчлэгээ франчайзингийн гэрээ гэдэг ийм төрөл бүрийн капиталууд байгаа. Энэ бүх капиталуудыг арилжааны хэрэгсэл болгоод худалдаж бие биендээ худалдаж эргэлдүүлж болдог болохоор болсноор хүн баяжж байгаа байхгүй улсч байж байна. Тэгэхээр тэр энийг эргэлдүүлж болдог болохыг арилжааны хэрэгсэл боллоо гэж. Эргэлдүүлж ингэж ашиг орлого олж зарж үрж эргэлдүүлж болж байгаа бүх юмыг арилжааны хэрэгсэл гэж нийтлэгээрээ дэлхийн нийтлэл таваар гэж. Тэгэхээр капитал бол таваар байх нь байна тий. Тэгээд энэ таваар гэдгийг устгасан одоо гол онолч нь бол Маркс, Энгельс хоёр шүү дээ тий. Энэ зүйл рүү орохын өмнөх слайд руугаа яг тэрийг дараа нь ярьчих. Дараа нь ярьчих. Тэгэхээр асуулт ирж байна. За төрийн өмч бол өхмөл капитал мөн гэж байна. Нөгөө төрөний одоо ялгаа чинь гарч ирж байна шүү дээ. Хойд Солонгосын ягаад капиталгүй юм бэ гэхээр бүх капиталаа төрийн өмч болгоцохоор бүх капитал нь өвчдөг юм байна. Бүх капиталаа хувийн өмч болгоцохоор бүх капитал нь амь орчдөг юм байна. Амьд капитал юу хоёр вэ? Өхмөл хөрөнгө хоёрын ялгаа. За тэгэхээр энэ коммунист намын тунхаг гэдэг Маркс, Энгельс нарын зохиосон энэ коммунист намын тунхаг гэж номыг 68 онд орчуулсан юм Монгол 48 57 доор уудсанд юу гэж бичсэн байна гэхээр коммунистууд ганц зөвлбөрээр онлоо илэрхийлэх юм бол өмчийг устгах явдал хийнэ хэлж болно гэж. Тэгээ бүр энэ дээр бичсэн байна. Тэгээд пролетараар бүх капиталыг болон авч үйлдвэрийн бүх хэрэгслийг улсын буюу пролетарын төр төвлөрүүлнэ гэж байна. Төрийн өмч ингэж үүсэж байгаа байхгүй. Яагаад Маркс ингэж хэлсэн бэ гэхээр нөгөө ардчилсан улсад бүхэн тэгш хэрэгтэй байх ёстой шүү дээ. Тэгэхээр одоо компани эзэн ажилчин хөлсний ажилчин хоёр тэгш хэрэгтэй байх боломжгүй болчиход байхгүй юу? Одоо би чамайг ажилд авна, ажлаас хална, шагнан шийтгэн цалингийн чинь нэмэн хасна гэдэг ийм олон эрхийг би давуу эрхийг авчихаар чи битээр яаж тэгш хэрэгтэй байж чадахгүй шүү дээ. Би чамайг дуртай өдрийн ажлаас алж явах жишээ. Тэгэхээр энэ хөрөнгөт нийгэмд чинь ерөөсөө бүхэн тэгш байх ёстой, тэгш байж чадахгүй юм байна. Тэгэхээр ардчил гэдгийг чинь хамгийн суур үнэт зүйл нь тэгш ирэх шүү гэж. Тэгэхээр тэр нь устчих байгаа юм байна шүү дээ. За ингээд төрийн өмчийг халж ард түмний өмч болохгүй бол Монголын бүх капитал өхмөл хэвээрээ байгаад байх юм байна. Монгол улс социализм байгуулахдаа 1924 оны үндсэн хуульд ард нийтийн хөрөнгө гэж хэлсэн байгаа. Байгалийн баялаг, ашигт малтамлаа. 40 оны үндсэн хуулийн дээр улсын өмч гэсэн байгаа. 60 оны үндсэн хуулийн дээр социалист өмч. 92 оны үндсэн хуулийн дээр төрийн өмч гэж оруулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь бүгд социализм байгуулдаг арга.
Нөгөө энэ төрийн өмч энэ Марксийн пролетарын төрд энэ бүх капиталыг төвлөрүүлнэ гэдэг онол чинь ард нийтийн өмч гэдгээс хэрэгжин, улсын өмч гэдгээр социалист өмч, төрийн өмч гэдгээр хэрэгжин. Гэтэл бид нар шинэ үндсэн хуультай төрийн нийтийн өмчөө хийсэн. Тэгэхээр ард түмний өмч биш шивэрээ байгаа байхгүй. Одоо сая халагдсан үндсэн хуулийн дээр байгалийн газар ашигт малтмал бол ард түмний мэдлэлд төрийн хамгаалтанд байна гэх нэгдүгээр заалтан дээр. Хоёрдугаар заалтан дээр төрийн өмч мөн гэсэн байна. Энэ бүхэн. Сая шинжилсэн өөрчлөлтөн дээр бол төрийн нийтийн өмч гэж хэлсэн. Огт ялгаагүй бид нар социалист бол. За тэгэхээр нөгөө капитал гэдэг чинь таваар мөн гэсэн шүү дээ, тий? Капитал гэдэг чинь таваар мөн. Хараа Марксийн устгасан онол энэ онол ахгүй. Энэ юу гэсэн онол гэхээр мөнгө таваар мөнгөний харилцааг хална гэж байгаа. Мөнгө таваар мөнгө гэсэн харилцаа хөнгөтний төрүүлдэг гинэ. Тэгэхээр одоо жишээ авъя л да. Ингээд би нэг 2 сая төгрөгтэй байж тий? Би нэг яасан. За би нэг 20 сая төгрөгтэй бай гэж бодъё тий? Мөнгөтэй байж байгаа үстэй. Тэгээ өглөө махны зах руу гараад нэг 10 тонн ч юм да хэдэн тонн нэг 2 тонн мах авчлаа гэж бодъё. Нөгөө мөнгө маань тавараалаа хурцж байгаа. Тэгээд нэг хямны үйлдвэрт авчиад өгчлөө гэж бодъё. Тэгэхээр буцаага мөнгө болгочихж байгаа үстэй. Энд 20 саятай байсан 20 саяараа мах авлаа, өнөөдөр энийг зарлаа 21 сая төгрөгтэй боллоо. 5% нэмэл зарахад 21 сая төгрөгтэй боллоо. Тэгэхээр ажилчин хүний бүтэн сар хөдөлмөрлөөд олдог мөнгийг энэ хүн 8 хүн ганцхан өдрийн дотор олгох ч үстэй. Энийг